За. Боловск. За сайхан амсгасан уу? За өнөөдөр нөгөө Арсенал пунктын интеграл гэсэн сэдвээр үзэх гэж байна. Тэгэхээр багш минь өмнө Арсенал пунктыг нийлбэрт задлах гэдгийг эхлээд авчий да. За энэ номлынх нь энэ дээр бичигдсэн байгаа да. За эхнийх нь энэ. Өмнө нь бичигдсэн учраас дахиж бичихгүй шүү. Зүгээр энэ эхний энэ хэлбэрийг үзэх гэж байгаа юм. AX дээр нэмэх B хуваах нь PX дээр нэмэх Q, RX дээр нэмэх нь S гэсэн хэлбэрийг. За энэ хэлбэрийн интегралыг нийлбэрт задлахад та нарт сурагчиг байгуул сурагчгийнхаа 32 дугаар хуудсыг гаргацаарай. За энэ ийм хэлбэрт яах вэ? Бичих юм байна. За багш нь жишээ бодлого авъя. За өнөөдрийн хичээлийн хамгийн гол нь энэ нийлбэрээ задлж сурсны дараа ийм хэлбэрийн интегралыг бодож сурах юм байна шүү. Өөрөөр хэлбэл одоо энэ хуваар нь үржүүр хэлбэрээр өгсөн байгаа ийм бутархайг нийлбэр хэлбэр рүү шилжүүлэх гэж байгаа бид нар. За тэгэхээр тулд бүртүрээ ямар нэгэн А тоо байна гэж тэмдэглэж байна. За энэ А тоог бид нар олох ёстой юм. За хоёрдугаар бутархайн хүртүрийг Б гэж тэмдэглэж байна. За ийм хэлбэр рүү шилжүүлчих юм бол бид нар яах нь бутархайгаа нийлбэрт задлчлаа гэсэн үг байна. За тэгэхээр эхлээд А хуваах 1-ээс 3 дээр нэмэх нь Б хуваах 1-ээс дээр нэмэх 2 гэсэн нийлбэр бутархайгаа энгийн бутархайн дүрмээр ижил хуваарьд оруулахдаа за энэ эхний бутархайн хүртүрт X дээр нэмэх 2. За хоёр дахь бутархайн хүртүрт X-ээс бас 2 тий. За ингээд энгийн бутархайн дүрмээр үржүүлээд өгвөл AX дээр нэмэх нь 2A. За BX дээр BX-ээс хасах нь 3B. За энэ маань 29-ээс хасах нь 3X-тэй тэнцв. За одоо бид нар ингэх юм. 29 гэдэг маань сул коэффициент сөрөг 3x маань гэдэг маань хувьсгч хагалсан хэсэг нь байна тий. Тэгвэл одоо энэ тэнцвэрийн нэмгийн урдлын хэсгийг байна шүү дээ. Сул коэффициент x-т гэдгээр ялгана. За өөрөөр хэлбэл 29 гэдэг маань бидний өгөгдлийн коэффициент байгаа тий. Тэгвэл энэ тэнцвэрийн нэмгийн урдлын коэффициент нь болохоор 2a-гаас хасах нь 3b. За ойлгомжтой юу? Одоо бид нар ялах гэж байна. Өөрөөр хэлбэл 29-ыг тэнцвэрийн нэмгийн урдлын коэффициенттэй тэнцвүүлнэ. Тэгэхээр 2a-гаас хасах нь 3b нь 29-тэй тэнцв. За x-ийн өмнөх тоо. За багш нь энд нэг систем үүсгэх гэдэг байгаа. Энийн урдлын нэг үйлдэлийг энд заавал хийхгүй болохгүй юм байна. За энэ талд нь бичиж байна. Өөрөөр хэлбэл одоо ялгах үйлдэлийг хийх гэж байна. За 2a-гаас хасах нь 3b. Энэ өгөгдлийн маань
юу ах юм? Сул коэффициент. За нэмэх нь x-тэйгээ ялахыг. ax нэмэх нь b. За ингэж ялгаж байгаа. За одоо дараагийн үйлдэл маань нь шүү дээ. Энэ хоёр дахь хаалтны x-ийг хаалтнаас гаргаж өгнө. Яагаад гэвэл үржүүр нийлбэрт хуйланд нь x байна. Ерөнхий үржигдэхүүн хаалтнаас гаргах бээр x-ийг хаалтнаас гаргаж. За тэр b бол тий. За яагаад ингэж ялгаад байгаа юм бэ гэхээр одоо бидний бодлогочин болохоор энэ тэнцвэрийн нэмлийн ардлын 29-3x-ийг тэнцвэрийн нэмлийн уртлын нөгөө харгалзах коэффициентуудад тэнцвэрлэх гэдэг байна. Тэгэхээр 2a-3b гэдэг сул коэффициент маань 29-тэй тэнцв. Айн 29-тэй тэнцв. X-ийн өмнөх тоо болохоор бидний бодлогон дээр сөрөг 3 байгааз сөрөг 3-ыг биш үү? А дээр нэмэх b-тэй тэнцвэрлэх. За ойлгохгүй бол асуугаарай хүүхдүүдээ. Сул коэффициентийн энэ тэнцвэрийн нэмлийн уртлын хэсгийн коэффициенттэй харин сөрөг 3-ыг x-ийн өмнөх коэффициенттэй тэнцвүүлж байгаа. Тэгэхээр ингээд бидэрт нэг юм систем үүсэж байгаа. Одоо энэ системээс л а б-г олохыг зорж байгаа. За системийг яаж бодох вэ? Нэмэх аргаар бодъё те. За энэ v-гийн өмнөх тэмдэг эсрэг байна гэдгийг харж байна уу? Одоо нэгдүгээр тэгштгэлийн v-гийн өмнө сөрөг 3 байна. Хоёрдугаар тэгштгэлийн b болохоор эерэг b байна тий. Тэгвэл хоёрдугаар тэгштгэлийг 3-аар өвччихвэл бид нар v-г устгахад амархан болчих чинь. За. Тэгэхээр эхний тэгштэглээ тий. За хоёрдугаар тэгштэглээ 3-аар өвчж байгаа шүү дээ. Хагас а дээр сайн. Одоо систем боддог дүрмээрээ нэмээд өгчээ. Тэгэхээр 3 гэдэг. 5а тэнцүү 20 болсон. Эндээс а гавс руу яв. За b-г олъё. B-г олохдоо бүгдөө энэ системийн 2 дугаар тэгштэглэлд тавьчихлаарай хялбархан байна. За 2 дугаар тэгштэглэлд орлуулж. А-гийн хооронд 4-ийг тавь тий. 4 дээр нэмэх нь b тэнцүү сөрөг 3. За эндээс v-г олно. Сөрөг 3-аас хасах нь 4 буюу хэдэн? За тесрэг 7. За одоо ингэж бидний зорилго илчиж байгаа. Энэ 29-с хасах нь 3 бэ. За хүртэл x-с хасах 3. X дээр нэмэх 2 маань. За юутай тэнцүү болоод ирэх вэ гэхээр а-гийнхаа оронд одоо бид нар 4-ийг тавина. X 3-ны 4 тий. За энэ b маань сөрөг 7 гарсан учраас энэ дундх тэмдгийг сөрөг болгочих. B-гийн хооронд 7-г тавина, сөрөг 7-г тавина. За а b-гийг олохыг зорж ирсэн. Бидний тодорхой маань нэг ялгуур хэлбэртэй гарч ирлээ. За бодолтой санджтай. За бичээд гисэн төр хүлээ бичээд авч. За бичиж дуусахаар хэлээрэй гэдэг.
За бусд нь яасан юм бол за тэгвэл дараагийн жишээ. За сайн энэ багшны зорилго дээр байгаа эхний хэлбэрийг үзсэн тий. Одоо энэ хоёр дахь хэлбэр. За энэ зэрэгтэй байхад яах вэ гэдэг хэлбэрийг авч үзье. За цаг алдахгүй тулд та нар сурагч гэсээ тодорхойлолтой хараад яваарай. Хуудас 32 дээр саяын хэлбэр их байгаа. За хуудас 34 дээр болохоор одоо багшиг нь үзэж байгаа хэлбэр байх шүү. За жишээ 2. За одоо энэ жишээ дээр хуваараа бид нар одоо нөгөө үржүүр хэлбэр рүү шилжүүлнэ. За одоо энэ хуваарийг ажиглалтаа 3-ийн юу вэ? 2-ыг зөв сайн байна. Бус нь харж чадж байна уу? 2x дээр нэмэх 3-ийн квадрат. За тэгэхээр энэ хоёр дахь хэлбэртэй маань зорилгон дээр байгаа энэ хоёр дахь хэлбэртэй маань хэлбэр нь адилхан болж ирж байна уу? Ирж байна тий. Тэгэхээр одоо бид нар ингэн бутархайгаа а хуваах нь 2x дээр нэмэх нь 3. Нэмэх нь b хуваах нь 2x дээр нэмэх 3-ийн квадрат. За квадраттай болохоор ийм хэлбэрт шилждэг юм байна. За онлын хэсэг нь энэ ном дээр чинь биш үү? 33 дугаар хуудасны 3 гэдэг дээр за би энэ харуулах. Онлын хэсэг чинь байх шүү. Цаг алдахгүй багш нь шууд хэлбэрийг биччихлээ. Хэрвээ хуваар бүртгүүлэлт квадрат зэрэгтэй байх юм бол эхлээд нэг зэрэгээр наваа дараа нь явах хоёр зэрэгээр. За одоо ингээд энгийн бутархайн дүрмээр хуваараа нөгөө ижил хуваарт оруулахдаа а дээр тохируулал өрчтгөө юу ирэх вэ? 2x дээр нэмэх 3 ирнэ. Яагаад гэвэл энэ хоёрын өрчтөд чинь квадрат нь болж байгаа юм тий. А b дээр болохоор 1 ирнэ шүү дээ. Яагаад гэвэл бидний хуваарь чи 2x дээр нэмэх квадрат байна. За одоо хүртүрээ гişүнслээд үржиж. ax дээр 2ax дээр нэмэх нь 3a тий. За нэмэх нь b. Энэ юутай тэнцвүүлээ? 4x дээр нэмэх нь 12-тай тэнцвэ. За одоо x-ийн өмнөх коэффициент маань тэнцвүүгийн нэмгээ өөрчлөх юу вэ? За бусд нь сонсож байгаач 2 аав нь тий. За тэгвэл 3 аав дээр нэмэх b маань юу лээ? Сул гишүүн. Тэгвэл энийг ялгаад хаалтанд хийчихдэг үү? Сул гишүүн нь 3 аав дээр нэмэх нь b, x-ийн өмнөх коэффициент нь 2 а. За тэгэхээр 2а-г юутай тэнцвүүлэх лээ? Тэнцвүүгийн нэмгийн хойдлын x-ийн өмнөх тоо хэд байгаа лээ бидэрт? Тэгвэл 4-тэй гэдэг тий. X-ийн өмнөх коэффициентийг 3а дээр нэмэх нь b-гээ хэдтэй тэнцвэ юу? 12. За ийм систем үүсэж байна бидэрт. За нэгдүгээр тэгштэглээс а шууд болчихж байна. За хэдв? 4-ийн хуваах нь 2 буюу хэдв? 2 гараад тий. Одоо 2 дугаар тэгштэглийнхаа а-гийн хооронд 2 орлуулчихна тий. Тэгэхээр 3-ыг 2 нэмэх нь b
12. Ингээд гоо дээр нэмэх 12. Энэ асаа 6. Энэ ба тий. За одоо тэгэхээр бидний нэг олох гэж байгаа бутархай маань ямар хэлбэртэй болчих вэ? За тэр 2-ыг хуваахна. 2x-тэй. За бэл 6-г за эндээс бүгд ямар дүгнэлт хийж болж байна? Хэрвээ хуваар ингээд нөгөө үржүүр хэлбэртэй байхгүй бол бид нар үржүүр хэлбэр рүү шилжүүлэх юм тий. Тэгэхээр энэ тохиолдолд болохоор 4x квадрат нэмэх нь 10x 2x тэр нэмэх нь 9 гэдэг маань нөгөө нийлбэрийн квадратын томьёо тий. За энийг олж харахад чадчих байвал бид нар яг ийм хэлбэртэй тавьж чадчих шүү дээ. Абсолют хэлбэртэй тавьчих. Чи бүтгэж надад чи тухайн юм чи. Юусуу би надад чи миний эртээ бүтгэж юм чи миний дээр чонш. Уурнаа уу За бичсэн сурагчтай хэлээрэй. За энэ сая бишэг намсан жишээ 31-гээр 37 дугаар хуудасны за хуудас 37-гийн дасгал номер 31-ийн жив багш. За эхний бодлого нь болохоор 30 дугаар дасгалаас авсан байгаа. Гэхдээ одоо бид нар интегралаа үзэх учраас яг хамгийн гол нь энийг л ойлгож авах шаардлагатай. За дараагийн жишээ. Одоо хүн дэвтэр хэлбэрийн нэг жишээ. 33 дугаар дасгалын Е байна. За одоо энэ дээр бидний хуваар маань 3 зэрэгтэй болоод жоохон хүн дотор болчихлоо тий. За тэгэхээр бүгд нэг 4-ийн хуваагчтай ихлэ сонирхож үз.
За 4-ийн хуваагчд хэд хэдвлээ? За тийм ээ, энэ 6 тоогоос за нэгийг эхлээд орлуулад үзье. За орлуулъя. Нэгээс хасах нь 5. Нэг гарч ийн үү? За тэгэхээр энэ нөгөө бидний мэддэг арга байна шүү дээ. Одоо энэ хуваарийн олон гишүүнд маань x-ээс хасах нэгэд хуваагдана гэсэн. Яг л нэгийг орлуулж үзэхээр цэг гарч байгаа. За тэгвэл бүгдээ хувааж үзье. За нэг x-ээс хасах нэгэд хуваалаа. За эхлээд юу болох вэ? X квадрат x куб x квадрат. X кубуд устж чинь сөрөг 5 дээр 1-ийг юм тий. 4x квадрат. Тэ. За энд сөрөг 4x сөрөг чинь тий. Тэгэхээр сөрөг 4x квадрат. Нэмэх нь 4x. За ингэхээр энэ устж чинь 8x-с 4x гэсээр 4x. Дөрөөр тий. Тэгэхээр 4x-с ингээд тэг үлдэх багтчих чинь тий. А тэгвэл бидний хуваар маань ямар хэлбэртэй болчих вэ? За энэ өгсөн батаач үчих нь. X-с хасах нь 1. За энэ юуны квадрат байна вэ? За бодоорой. X квадратаас хасах нь 4 нэмэх. За бусд нь тэгж олж харж байгаа үстэй. X-с хасах нь 1. За энэ жоохон муу очигдчихлээ. X-с хасах 2-ийн квадрат байна тий. За ингээд хуваар маань одоо x-с 1-ийг үржих x-с 2-ийн квадрат гэсэн үржүүлж хийчихлээ. За одоо нөгөө хэлбэрлэг биш хэлжүүлвэл а хуваах нь x-с 1. Нэмэх нь e хуваах нь x-с хасах нь 2. Одоо квадраттай. Нөгөө 3 нийлбэр болж орж ирж шүү дээ. За одоо тохируулж үржихдэх үгүй. Эхнийх дээр юу өрөх вэ? Бидний хуваар маань x-с хасах 2-ийн квадратыг үржих нь x-с хасах 1 гэж ирнэ. Тэгэхээр энд x-с 2-ийн квадрат ирэх гээд байна тий. За x-с 2-ийн квадрат ирэх гээд байна. За хоёрдугаар бутрага тохируулж үржих. X-с хасах нь 1. X-с хасах нь 2 тий. Энд болохоор x-с хасах нь 1. За одоо бидний энэ бодлого маань яах вэ? Жохон хүн болчихж байгаа. А гурчих нь томьёогоор задлаа. X-с 1-ийг x-с 2-ийн квадрат нь юу болох вэ? X квадрат хасах нь 4x нэмэх нь тий. За B-ийн дээдлийн үржүүрийг гишүүнслээд үржүүл юу болох вэ? X квадрат хасах нь 2x хасах нь x гэхээр хасах нь 3x. Шууд эмхтэй 3x тий. А сөрөг 1-ийг сөрөг 2-оор үржихээр нэмэх нь 2. C-г үржих нь x-с хасах нь. Энэ юутай тэнцвэлээ? 2x дээр нэмэх 1-тэй тэнцвэ тий. Нөгөө хүртүүртэйгээ тэнцвэ ш. 2x дээр. За одоо а-гаар гишүүнчлээд үржлээ. ax квадрат хасах нь 3ax нэмэх нь a энэ bx квадрат хасах нь 3bx нэмэх нь 2b гишүүнчлээд үржиж байгаа тий. Нэмэх нь cx хасах нь c 2x дээр нэмэх нь. За одоо x квадраттай тоонуудыг ялгая. ax квадрат нэмэх нь bx квадрат. За
X-ийн тоонуудаа ялгая. Сөрөг 4AX сөрөг 3BX за нэмэх нь CX. За CD тоонуудаа квадраттайгаа ялгацсан X-ийг ялгацсан одоо сул коэффициент ялгана тий. За нэмэх нь хаалтна. 4A-гаас хасхан цэг яа. 2 би орчихсон уу? За тийм байна. За 4A нэмэх нь 2B хасхан C юм тий. За энэ тэнцүү 2x-ээр нэмэх нь. Одоо ингэ хэлж шүү. X квадратыг хаалтнаас гаргачих. Тэгэхээр А дээр нэмэх B юу? Хоёр дахь хаалтнаас X-ийг гаргачих. Сөрөг 4A сөрөг 3B гинц. За болчихлоо. За одоо бидний энэ тэнцвэрийн нэмлэгийн хойдлын тэнцвэрлэж байгаа хэсэг ба шүү дээ. Энд x квадраттай коэффициент байхгүй. Тэгэхээр шүү дээ x квадратын өмнөх a дээр нэмэх b коэффициенттэй тэнцүү тэг гэж авах шүү. Яагаад гэвэл энэ тэнцвэрийн нэмлэгийн хойдлогт x квадрат гэсэн гишүүн байхгүй учраас. За x-ийн өмнөх тоо болохоор хэд вүлээ? 2 байгаа тийм тэнцвэрийн нэмлэгийн хойдлого. Тэгэхээр x-ийн өмнөх коэффициент буюу сөрөг 4A гасах нь 3B нэмэх нь C-гээ 2-той тэнцвэрлэх шүү. За одоо тул коэффициент маань A 2B гасах нь C-гээ 1-тэй тэнцвэрлэнэ. За ийм систем үүсэж байна. За энэ системийг бодохдоо 2 3 дугаар системийн 2 3 дугаар зэгтгэлийг шууд хооронд нэмнэ. Яагаад гэвэл тэмдэг нь эсрэг байна. Харж байгааз. B гасхан C тэнцүү нэг. За ингээд нэмэхээр А-г тусч чинь тий. C бас тусч тий. Сөрөг B тэнцүү 3 юу. Эндээс B тэнцүү сөрөг 3 тий. За одоо нэгдүгээр зэгтгэлд авчид орлуулвал за агас тэнцүү тийг үү. За ингээд 2 3 дахь зэгтгэлийн аль нэгэнд орлуулад C-г орчих гэхгүй өөрсдөө. За ингээд бид энэ хамгийн хүнд хэлбэр юм байна. За бичиж цаав. Нэг 2 минут явуулсан. Одоо дараа нь интеграл үзэх учраас. За цээн хэд вэ? За 3 дугаар тэгшилд орцуулъя тэгэхгүй. 2-ыг 3-аар үжид 12, 2-ыг сөрөг 3-аар үжид 6. 12-оос 6 гэсэн 6 тий. 6-аас хасхан C тэнцүү 1 болчихж шүү дээ. 5 юм биш тий. 3 дугаар тэгшилд орцуулахаар хялбархан байна. 4-ыг 3-аар үжид 12. За 2-ыг сөрөг 3-аар үжихээр 6 сөрөг 6 болчихно тий. 12-оос 6 хаслаад 6. 6-аас хасхан C тэнцүү 5 болчихж байна. Биш ээ. 6-аас хасхан C тэнцүү 1 болчихж байна. Тэгээ эндээс C-г авахаар 5 гарч ирж байна. За бичих зарим болчих гэсэн шууд энэ C тэнцүү 5 гэж бичиж. За хурдан бичиж авчихдаггүй. Одоо бид нар интеграл ойлгож шүү дээ. За энэ хэлбэрийг ойлгоцсон бол интеграл амархан хамгийн гол нь ийм хэлбэрлүүгээ шийдвэрлэх нь чухал байна.
За бичиж дуусгараа багштай хэлээрэй. Яагаад дууссан гэсэн үг? За одоо энэ дэлгэцэн дээр хардаа. Бидний интеграл маань нөгөө нэгдүгээр хэлбэрийг жишээ нэгтэй адилхан хэлбэрээр өгсөн байна тий. За одоо энэ бодлыг хараад ойлгож байгаа. Шууд бичээд тэмдэглээд авчихчихв. За энэ x-с асах 1-ний a нэмэх нь x дээр нэмэх 2-ын b гээд нийлбэр хэлбэр рүү тодорхойгоор шилжүүлсэн байна. За тэгэхээр эхний a дээр тохируулалт үржигдгүй x дээр нэмэх 2 ирнэтэй. Тэгэхээр ax дээр нэмэх нь 2 авсан байна. За b дээр тохируулалт үржигдгүй x-с 1 ирнэ. Үржихээр bx-с асах нь b болно. Энэ x-с 3-тай тэнцвэр. За тэгэхээр бидний x-ийн үнэ коэффициент 1 болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр x агуулсан тоо маань ax дээр нэмэх нь bx. Тэгээ x-ийг хаалтаас гаргахаар a дээр нэмэх b болно. A дээр нэмэх b нэгтэй тэнцвэр. 2a-гаас асах нь bx-ийн сул коэффициент маань сөрөг 3-тай тэнцвэр. За эндээс шууд яах вэ? b-гүүд эсрэг байгаа учраас нэмчихээр 3a тэнцвэр сөрөг 2 гарч ирж байгаа. Ингээд a нь сөрөг 3-2. За нэгдүгээр тэгшгэлд оруулахаар b нь 3-5 гарч байгаа. За тэгэхээр интегралаа үүсгэхээр a коэффициентоо a ч коэффициент учраас интегралынхаа өмнө шууд сөрөг 3-ны орж гарчиж байгаа. За хоёрдугаар интегралын b маань сул коэффициент учраас интегралын өмнө 3-5 гарчиж байгаа. За тэгэхээр энэ нөгөө өмнөх хичээлийн нэгийг хуваах нь x-с асах нэг зэрэггүй байгаа юм хэлбэр чинь натурал логарифмтай тэнцвэр. Их бүгдсэн. Тэгэхээр натурал логарифмын x-с асах 1 хоёрдугаар интегралын нэгийг хуваах x дээр нэмэх 2 маань натурал логарифм x дээр нэмэх 2 бол. За ингэ бодогдсон. Бодлоо ойлгомжтой тий. Аль 2 за авсны системийг бодчихж байгаа. Надад нэг b тэнцүү 1 2a-гаас b тэнцүү сөрөг 3 систем маань b-гүүд нь эсрэг тэмдэгтэй учраас шууд нэмчихэж байгаа. Тэгэхээр энэ b-гүүд устдаад 3a тэнцүү сөрөг 2 гарч ирж байгаа. 1-ээс 3-ыг хасгаар сөрөг 2 шүү дээ. Эндээс a. За ингэж энэ яг зөвөр нөгөө давч хүчлэг хийчихгүй юу? За одоо ингэж нэг нөгөө нэгдүгээр орлуулчихж байгаа тий. За энэс цааш бодлоо л хийж байгаа үстэй. Өмнөх хэсэг холбоотойгоос завчсан уу? За бусдаа жоохон үзэгдэх юм. За бичиж дууссан бол хэлээрэй. Make нэгдээд. За тэгвэл дараагийн жишээ. За одоо нөгөө багшийн дөрөв тайлбарласан 2 дугаар жишээтэй ажиллах нь хуваар нь
квадрат зэрэгтэй болчлоо тий. За тэгэхээр бидний тодорхой маань а квах нь x дээр нэмэх 3 нэмэх нь b квах нь x дээр нэмэх 3-ийн квадрат болцоо. За яг энэ дээр нэг энэ бичиглэлээ орхицсан байгаа. Би одоо та нарыг өмнөхөө сайн ойлгоц учраас энэ бодлтыг ойлгоно гэж шууд хийсэн байгаа шүү. Энд тохируулалт үржигдэхүүн x дээр нэмэх 3 ирнэ тий. Яг л бидний хуваар x дээр нэмэх 3-ын квадрат байгаа учраас энд 1 болчихно тий. За энэ үйлдэлийг орхицсан байгаа. Тэгэхээр за эхний бодлогоо маань ax дээр нэмэх 3 авах чинь энэ тэнцүү x-ээс хасах нь 4 баг. За тэгээд сул коэффициенттэй хаалтанд хийчих. Тэгэхээр энэ x-ийн өмнө 1 байгаа. Тэгэхээр a чинь шууд тэнцүү яах вэ? 1 гараад ирж байгаа. 3-аас a дээр нэмэх нь b сөрөг 4-тэй тэнцүү гараад ирж байгаа. Ингээд бидний системээс a нэгтэй тэнцүү b сөрөг 7-тэй тэнцүү гараад ирж байгаа. За энэ дээр интегралаа үүсгэхдээ та нар нэг юм анзаараарай. Энэ хүртүүлж бичигдэх a та шууд интегралын өмнө коэффициент болж гарч байгаа. Эхний бодлогоо дээр нэг учраас яг нэгийг бичээг үн тий. Энэ эхний бодлогоо дээр өмнө нэг коэффициент байгаа. За хоёр дахь бодлогоо нь b-ийн сөрөг 7 шууд интегралынхаа өмнө гаргаад за энэ маань хуваар зэрэгтэй болохоор сөрөг зэрэгээр боддог. За ингээд эхний бодлогоо маань натурал логарифм x дээр нэмэх 3 болж байгаа. Хоёр дахь бодлогоо маань нөгөө зэрэгт функцийн интегралын чанараар бодогдохоор сөрөг 2 дээр нэмэх 1. Тэгэхээр зэрэг маань сөрөг 1 болно тий. Тэгэхээр сөрөг 1-тэй хуваагаад за тэр зэрэгт функцийн интегралын чанараар бодогдсон байгаа. За ингээд энэ дээр нэг жоохон ургалт хийсэн байна. Хоёрдугаар илэрхийлэлтээр x дээр нэмэх 3-ын сөрөг 1 зэрэг маань хуваар л орсон тий. Энэ сөрөг 1-ийн хуваарийн сөрөг 1-ийн тэмдэг энэ сөрөг 7-той тооцогдоод 97 болсон байна. За тэгэхээр энэ хариу болж байгаа шүү. Бодолтой ойлгож байгаа зү тий. За бичиж дуусгаарай хэлээрэй. Хамгийн чухал нь бид нар өгсөн интегралыг 2 арцнал 2 3 эрдэнэт тодорхой нийлбэрч шилжүүлж чадах нь хамгийн чухал байна. Тэгэхээр нөгөө эхлээд багшаа тайлбарласан тэр 3 жишээн дээр гэсэн үг тий. За дараагийнх нь. За хичээл маань ингэж болчихж байгаа юм байна. За багш нь даалгавраагүй. Хуудас 37 38. За энэ слайдн дээр тэмдэглэегүй баг шүү. Хуудас 37. За дасгал номер 30-аас 34. За энэ нөгөө эхлээд багшаар нь тайлбарсан 3 жишээ бодлоготой ижилхэн бодлого байгаа гэсэн. Үнийг заавал бодно шүү. За тэгээд интеграл маань арцнал функцийн интеграл маань сурах бичгийн 5 дугаар бүлгийн бодлогод байгаа. За 5 дугаар бүлгийн бодлого 21-ээс 24. За энэ 21-ээс 24 маань интегралын бодлогод байх нь шүү дээ. За ингээд өнөөдрийн хичээл дуусч байна да. За даалгавраа тэмдэглээд авчий. Маргааш